За хоёр дахь миний бас хэлхийг хүсэж байгаа зүйл нэг жилүүдэд засгийн газар нэлээд өөртөө байна. За алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого гарсан. За үүн дээр тулгуурлаад Монгол улс эдийн засгийн хувьд одоо өсрөнгөө хөгжиж амьдралын чанар дээшлэхэд ерөнхийдөө нэг юм одоо 100-аас 120 орчим юм төслүүд байна. Зарим нь техник эдийн засгийн үндэслэлтэй, зарим нь техник эдийн засгийн үндэслэлгүй ийм төслүүд. Засгийн газар өөрийнхөө хүч чадлаар явбал энэ 100 төсөл дундаас бид нар эдийн засаг дээр нэг 4-5-ыг 4 жилийн хугацаанд хийх боломж. 4-5-ыг. Тийм учраас бусад одоо зүйлүүдийг бид нар төр хувийн хөгжлийн түншлэл болон одоо хөрөнгө оруулагч донор байгууллагуудад нээлттэй тавьж ийж Монгол улсын хувьд илүү одоо өсрөнгөө хөгжим. Миний зорилго бол төр хийх, хувийн хөгжил хийх гэдэг альч одоо зорилго нь чухал биш. Монгол улсад хийх ёстой гэдэг зорилго нь нэгдүгürt байгаа. Хоёрдугаар эдийн засгийн багтаамж бидний хувьд дээшлэх хэрэгтэй. Энэ төрийн мөнгө нь хувийн хөгжлийн мөнгө нь энэ бол Монгол улсын мөнгө. Хувийн хөгжлийн өөр нь төрийн өөр нь энэ бол Монгол улсын өөр. Тийм учраас бидний сууж байгаа зав өөрөө нэг. Тийм учраас зав маань бат бөх илүү одоо бусад улсын завтай өрсөлдөх юм боломж гаргахад бол та бидний маш нягт юм одоо хамтын ажиллагаа төлөвлөж чухал юм а гэдгийг бас онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байгаа юм. За жишээлбэл манайх эрүүл мэндийн одоо салбарт иргэн бүхэн жилд нэг удаа одоо эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг байгаасаа гэдэг зорилгыг тавьж байгаа. За миний авч байгаа мэдээлэлээр бол одоо 5 бод групп ийм төв барих гэж байгаа мэнэ гэдэг мэдээлэл авсан. Хэрвээ одоо ийм төв одоо жишээлбэл үнэхээр эрүүл мэндийн салбарт барих гэж байгаа бол заавал энэ төр давхцуулж их шаардлагагүй. Яг л бидний зорилго хангаж байгаа. Яг ийм байдлаар төр бүх ажлыг хийх бас зайлшгүй шаардлагатай биш. Төр шаардлагатай стратегийн одоо чухал зүйлүүдэд хийх нь зүйтэй. Бусад зүйлийг хувийн хөгжилд нээлттэй одоо ингээ өгөө явах нь зүйтэй гэдэг ийм бодлогыг барьж ажиллана. За мөн жишээлбэл төмөр замын бодлого мэдээж гашуун сухатын төмөр зам бол төр хийх ёстой зүйл. Яг л энэ бол нүүрсний экспорттой холбоотой төлөвийн чухал зүйл. Жишээлбэл ханги мандлын төмөр замыг заавал төр хийх албатай биш. Экспортыг нэмэгдүүлэхэд төлөвийн чухал. Гэхдээ гашуун сухатын төмөр зам шиг нэгдүгээр стратеги биш. Гэхдээ энэ төлөвийн чухал ач холбогдолтой учраас үүнийг хувийн хөгжил хийж болно. Тэгээд магадгүй 20-30 жилийн дараа ашиг олоод төр 51% нөхч болно. Эсвэл хувийн хөгжил аваа явсан ч болно. Иймэрхүү зүйлүүдийг бидний хувьд бас одоо олон талаас ярилцах хэрэгтэй. Захин Монгол гэж бид нар явж байна. Үүн дээр хувийн хөгжлийнхэнтэй бид нар оролцоод X road буюу одоо хамтын тийм ээ ажиллагаагаа яаж идэвхжүүлэх үү гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Гэх мэтчлэн ийм зүйлүүдийн түншлэлийн талаар өнөөдөр би бас санал солилцож та бүхнийг сонсъё гэсэн. Тэгээд энэ уулзалтын дараа хэрвээ та бүхэн зөвшөөрвөл хамтарсан ажлын хэсэг байгуулад компаниудын одоо төрөлцсөн чиглэлээр ингээ явахын зүйтэй байхаа гэж бодож байгаа. Юуны слайд байна уу? Нүүрсний нөгөө экспорттой холбоотой. Ажлын хэсэг ард байна. Яахгүй нь. За бидний хувьд бас нэг яарах ёстой ийм хугацаанууд үүсэж байгааг та бүхэн мэдж байгаа. Монгол улсын хувьд зайд болохоор бид нар экспортыг орлож төлбөрийн нэмэлтээ сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл бид нар чулуун нүүрс гэхэд экспортод одоо 38% эзэлж байдаг. Тийм ээ, уулуурхай 90%-ийг, за зэсийн хөдөр 13%-ийг, төмрийн хөдөр 1%-ийг эзэлдэг. За аж үйлдвэрийн салбарт 59%-ийг ноолор буюу одоо 28 сая долларын ийм экспортыг хийдэг. За малын мах гэхэд 20% буюу 9 сая долларын экспорт. Арьс шир 4% зэрэг ийм одоо гадагшаа чиглэж байгаа урсгалаа яаж нэмэгдүүлэх вэ? Нэг өөрөлд бид нар дараагийнхын слайд хэрхэн экспортын чиг баримжаатай ийм одоо улс болох вэ? Нэг өөрөлд бүхнийг экспортод гэж яаж бидний хувьд одоо энэ тал дээр анхаарч ажиллавал зүгээр вэ гэдэг ийм зүйл бас байгаа юм. За импортын тал дээр бид нар за мэдээж машин тоног төхөөрөмжөнд асар их хэмжээний урсгал гадагшаа алдаж байгаа. За орон сууцчлуулах хөтөлбөрийг хийлээ гэхэд бид нар асар их хэмжээний барилгын материал бас гадагшаа алдна. Гэхдээ амьдралын чанар тал дээр энэ явах зайлшгүй шаардлагатай. Тэгвэл бид нар яаж одоо барилгын арматур, за цемент бол 3 үйлдвэр байгаа. Цаашлаад одоо жишээлбэл энийг бид нар яаж дотооддоо эргүүлэх вэ? Төмөр гам, металл эдлэл, цемент тоос, модоо эдлэлийг яаж дотооддоо хийх вэ гэдэг бол бас энэ төр хувийн хөгжлийн томоохон түншлэлийн нэг цэг бас байж болно. За мөсний бүтээгдэхүүн бид нар 180 орчим сая долларыг жил бүхэн гадагшаа алдаж байна.
Тийм учраас хүнсээ дотооддоо хангах тал дээр засгийн газраас онцгой дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжтой. За сая одоо бид нар цар тахлын үед биднэрт бас хэд хэдэн зүйл тодорхой болсон. Тэрний вэ гэхээр өндгөө хүртэл бид нар дотооддоо хангаж чаддгүй хэл болсон. Оростой холбоотой хэл хаагдах үед өндөг тасарсан. Гэх мэтчлэн чиглэл бид нар одоо хүнсээ яаж дотооддоо хангах вэ гэдэг асуудлуудыг ярих бас цаг болсон. За тамхи согтууруулалт хундаа зэрэг одоо бас ийм зүйл дээр нэлээдгүй хэмжээний урсгал гадагш алдж байгаа. За дизель түлш одоо холбоотой бас үнийн асуудлыг бидний хувьд зохицуулж чадахгүй юм дэлхийн зах зээлээр явдаг. За мөн нүүрсний экспорттой холбоотой таагүй мэдээг та бүхэн авч байгаа. Дэлхийд дээр одоо 2030 он гэхэд нүүрсний хэрэглээ Европын албад 40%-аар, за бүгд найрамдах талаар бас 30 он гэхэд 50%, 60 он гэхэд нүүрсний хэрэглээ тэглэн гэдэг ийм стратеги ил зарласан. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бас энэ тал дээр нэлээдгүй том одоо мэдээлэл хийсэн. За бүгд найрамдах энтэг бас 30 он гэхэд 30-аас 35%-аар одоо бууруулна гэдэг ийм чиглэлтэй. За Франц улс, Герман, Их Британи бүгд энэ чиглэл рүү явж байна. Тийм учраас бид нарт ийм цонх үе болсон 10-аас 15 жил байна. Яг тэгэхээр бид нар төсвийн орлого өөрөө энэчнээс бүрдэж байгаа учраас тийм учраас бид нар уул уурхайн салбар, за нэмүртэг шингээх салбар, за дэд бүтцийн салбар, за тэргүүлэх салбаруудыг гаргаж ирэх чиглэлд нэлээд анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна. За судлаачдын одоо 20-50 дээр үзсний бол одоо тэргүүлэх чиглэлээр уул уурхай дээр нэмэх нь тээвэр логистикийн салбар, за харилцаа холбоо болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар, за илжүүлчлийн салбар, хүнс хөдөө аж ахуйн салбар зэрэг ийм одоо салбарууд бол эдийн засгийн тэргүүлэх чиглэл байх боломжтой гэдэг ийм агуулгаар одоо харж нэг тэргүүлэх чиглэлээр зарлж байгаа. За мөн эрчим хүч тэргүүлэх чиглэл бас байх боломжтой. Тийм учраас бид нар энэ 10 орчим жилийн хугацаанд дэд бүтц болон одоо тээвэр логистикийн салбар, за илжүүлчлэл одоо агаарын тээврийн либералчлал зэрэг юм олон асуудлуудыг ярьж байгаа. За мэдээлэл технологи, за мөн эрчим хүч, за соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй чиглэлийг одоо уул уурхай одоо баялаг үн цэнтэй байхын хугацаагаар гаргаж ирэхгүй бол бид нар цаашдаа туйлын хүнд нөхцөл байдалд одоо Монгол улсаараа орох ийм нөхцөл байдал руу дэлхийн өрөө явж байгаа нууц биш. Тийм учраас энэ дээр бидний хувьд 100 тусал арга хэмжээ гэж зарлаж одоо байгаа. Төр дангаараа нэгийг хийх үү, бүгдээр нийлээд 10-ыг хийх үү гэдэг нь өөрөө нь хугацааны хувьд маш тийм лимит болчихж байгаа учраас энэ дээр бидний хувьд идэвхтэй хамтран ажиллая гэж бодож байгаа. Тэгээ энэ яг нь 100 тусал гэхлээр заавал энэ ингээд одоо төр мэдээ зарим нь хийгээд явна. За энэ л зүгээр чиглэлүүд гэж ойлгох хэрэгтэй. Энэ заавал төрөөс заавал энэ тусал гэж байгаа юм биш. Ер нь иймэрхүү чиглэлүүдээр та бүхэн дээр байгаа ямар ч төслүүд байна. Энэ дээр төр мэдээж бүх зүйл дээр засгийн газрын баталгаа өгөх боломж бол байхгүй. Гэхдээ бид нар бодлогын хувьд яаж дэмжиж ажиллах вэ? Доноруудтай яаж ажиллах вэ? Засгийн газар яаж хамтарч ажиллах вэ гэдэг ийм агуулгаар илүү одоо наривчсан ийм төлөвлөлтөөр одоо хамтарч ажиллах нь зүйтэй болов уу гэдэг ийм агуулгыг та бүхэндээ яг миний хувьд зүгээр одоо товч үгэндээ дурдъя. За ингээд сангийн сайд 100 төсөлтэй холбоотой асуудлыг үндэсний хөгжлийн газар сангийн ам эхний зүгээр санааг гаргасан байна. Энэ бол би дахин хэлье, энэ бол санаа. Нэг бол цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөөнд бид нар одооноос бэлэн байх хэрэгтэй. Миний бодлоор энэ төсөл маань ажлын хэсэг гараад хамтарч ажиллаад ингээд миний бодлоор 3-аас 4 сарын хугацаанд одоо бэлэн болоосаа гэж бодож байгаа. За өнөөдөр манай сангийн сайд болон манай аж ахуйн сайдууд, мөн засгийн газрын хэрэглэх газар болон үндэсний хөгжлийн газрын хамт олон хүрэлцэн ирсэн байна. За миний хувьд ч гэсэн асуулт хариултанд хариулаад өнөөдөр бас тодорхой цагийг та бүхэн бүтэн гаргана гэсэн энэ төлөвлөгөөтэй ирсэн байгаа. За баярлалаа. За тэр яг товчхон хэлэхэд энэ бол ингээд санаа. Одоо энэ ингээд задруул ингээд маш буцаагаад гаргачихтаа нөгөө 100 төслийг энэ ингээд задруул маш их том хэмжээний зүйл болж байгаа юм л да. Зүгээр л одоо төвжрэл гээл ингээд л энэ өөрөө маш том юм асуудлууд болчихж байгаа. За одоо нөгөө метро, за Улаанбаатарыг тойрсон хурдны зам байх уу гээл. За жишээлбэл хөшгийн үндийн бүтээн байгуулалт гээл эхлэхэд л энэ өөрөө асар их юм том хэмжээний зүйл болж хувирна. Нэгэн задраад. За тухайн үеийн одоо тэнцээ байх логистик тээврүүд, тэнцээ байх худалдааны төвүүд, за төр яг уу дэд бүтцийг нь татж өгнө. Төр яг уу тэнцээ байгаа одоо
шаардлагатай төлөвлөлтийг хийх дээр хамтарч ажиллана. За ингээл энэ өөрөө их тийм том хэмжээний л одоо ингээд түншлэл одоо болно гэсэн үг. Жишээлбэл 6 сарын 1 ингээд тэгэхэд хөшгийн хөндийн хав ингээд ашиглалтанд орж эхэлнэ. За судлаачд болон манай төрийн байгууллагууд, мэрэгжлийн яамдуудыг хэлж байгаагаар бол Улаанбаатар хотын 2 дахь таталцлын төв бол өссөн ч одоо хөшгийн хөндийг бол болох хамгийн өндөр магадaltaй юм билээ. Тэгэл энэ одоо ингээд маш том сэдв ингээд задарч байгаа. Тэгэхээр энэ дээр одооноос бид нэр маш их ярилцаж төлөвлөж явах хэрэгтэй болж байгаа. Одоо ингээд аялжуулч гэхэд хэрвээ одоо жишээлбэл одоо бот зодмор уралдаан гэлтэй бид нар одоо ярилцчихсан сэдвүүд байгаа шүү дээ. Жишээлбэл казино гэл ерөөсөө ингээд нэг юм хүмүүс ярихаас халгаад иддэг. Тэр монгол хүн орж монголчууд очиж төрийн албан хаагч тэнд тоглож болохгүй гэдэг л асуудлыг ярьж байгаа болохоос биш. Гадны хүмүүс хурж ирж энэ ч мөнгө өгөх асуудал бол тусдаа асуудал. Жишээлбэл тэгвэл одоо энэ хөшгийн хөндийн хавийн бүтээн байгуулалт болон төлөвлөлтөн дээр одооноос бид нэр оролцож төлөвлөж авахгүй бол дахиад бид нар төлөвлөлтгүй ингээ явах юм бол ингээд л одоо юу болох гэсэн. Нэг мэтгэд төгжирдэг, нэг мэтгэд огт төлөвлөлт байхгүй ингээд гэр хороолтойгоо холилдсон нэг иймэрхүү байдлын л шинэ хот бид нар бариад Улаанбаатар хотын төгжрөл болон бусад зүйл бүрэл хөндрөн. Тийм учраас одоо энийг ингээд яриад одоо яг хүн зүтаа. Жишээлбэл хоримтлал эцсийн сан гэл энэ өөрөө маш том асуудал бол. Баялагын сан. Энэ өөрөө буцаал одоо Эрдэнэс Монгол болон баялагын одоо жишээлбэл чиглэлтэй холбоотой. За тэгэл цаашаага нөгөө баяжуулах үйлдвэртэй холбоотой гэдэг ингээд задраад явах юм зүйл болж байгаа. За эдгээр бол ихэнх нь л тэгэл экспортод чиглэсэн. За Монгол улсын төрд ер нь техник эдийн засгийн үндэслэл хийгдэж эхэлж байсан болон хийгдсэн ерөөсөө ийм төслүүд байт юм. Одоо бүгдийг ингээд гаргаад бид нар сая одоо 100 хоног дотор за би өмнө хэвлэх газрын дараагаар ажиллаж байхдаа ч тэр энийг ингээд бүгднийг яам тус бүрээр гаргаад ингээд үтсэн. Тэгэхээр одоо энийг ингээд болохын болоод болохгүйгээр нь ялгаад за ингээд энэ төслүүд хэрэгжүүл одоо байгаа эдийн засгт бол нэлээд тийм том хэмжээний одоо эерэг үр дүн авчрна гэдэг юм тооцоолыг бол гаргаж байгаа. Өнгөрсөн хугацаанд яг миний бодлоор засгийн газрууд бүгдээрээ л юм нээлттэй бодлого барьж ажилладаг байсан. Гэхдээ ийм том төслүүд бол нөгөө нэг засгийн газар ч юм уу 1-2 жилийн дотор хийгдэхгүй учраас энийг бид 10 жилээр нь харах хэрэгтэй юм шиг байгаа нөгөө АСЕАН 2050. Тэгээд зарим үедээ хэцүүгээ хийгээд дараагийн засгийн газрууд одоо энийг аваад яваад их юм залгамж чанартай байх хэрэгтэй. За бидний хувьд ч гэсэн өмнө засгийн газруудад явуулж ирсэн одоо бүх сайн зүйлүүдийг үргэлжлүүлнэ гэж хэлээд байгаа нь угаасаа Монгол улсад бүх зүйлийг шинээр эхлээд яваад ах цаг байхгүй, тийм боломжч байхгүй, тийч хариуцлагагүй хандчих бас болохгүй. Тэгэл заавал нэг зүйлийг өөрөөр нэрлэх гээл тэгэл одоо нэг зүйлээ ингээл яагаад нэг тийм авторлах гэдэг ч юм уу нэг тийм жижигхэн хийрхэл. Одоо энийг бол ингээд хэдүүлээ өнгөрсөн 30 жилтэй хамт ингээд гоё дэвтэрэлж тавиад цоошин ийм одоо шинэ 30 жилийг эхлүүлэхгүй л бидний хувьд бол одоо цаг хугацааны хувьд бол нэлээд түм оройтох ийм одоо эрсдэлтэй юм аа гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Ингээд энэ маань ингээд би дахиад зөндөө яригдаасаа гэж бодож байгаа. Яригдаад хувийн хвшлэлээр байгаа бас олон төслүүд байгаа. Тэднийг нийлүүлээд энэ чиглэлүүдээр яриад тэгээд 100 төсөл миний бодлоор иргэжлийн одоо улсын төсөв батлагдахаас өмнө сүүлчийн байдлаар тодорхой болоод засгийн газраар батлагдаад шаардлагатай бол их хурл хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд ингээд бүх хүчээрээ одоо яаж эдийн засгаа сэргээх вэ гэдэг энэ хүсэл эрмэлзлийн нэгдэл ковид цар тахлыг даван туулах эдийн засгийн дараах төлөвлөгөө юм аа гэж бидний хувьд төсөлж байна. За баярлалаа ингээд та бүхнийг сонсох цаг. Яг хөө тодруулах хийгээд тэгээ бас нэг гормын санал гаргаа явчих. За мэдээж зүүн баянгийн төмөр зам таны бичиг над дээр ирсэн учраас би тэнд очиж газар дээр нь асуудлыг шийдэлгээ явсан хэрэг. Бичиг яамд руу хаана явж байгаа эдрийг энэ явандаа цахимжаад ирэхлээр аянда ийм нэг одоо бичиг ирээгүй гэдэг гомдол бол байхгүй болох хэвээр тийшээ л бидний өчиглээ явж байгаа. Зөвхөн би одоо ихэнх талангүй өглөөний уугс болж байгаа юм чинь. Би урд нь одоо худалдаа ажилтны танхим дээр очиж уулзаад бас яг ингэж хэлжтэй. Тухайд хувьчлалтайгаа уулзсан нэлээд олон хүн байсан. Тэгээд тэрэн дээр засгийн газрын кабинетийн бүх гишүүд очиж ирсэн. Би тэр үед засгийн газрын хэлэх газрын дарга байсан. Миний хувьд бол төсөл ярих гэж бодсон. Тэгээд тэр мань хурал болцсон. Тэгээд нэг нэгээрээ бас бол нэг баах юм яриад тэгээд ярьсандаа тайвшраад тэгээд нөгөө сайдрамж хариулсан болоод ингээд нэг ийм хурлын нэг болцсон. Бид нар ч жоохон арга хэлбэрийг өөрчлөмөр байна.
бид нар тийм жоохон ерөнхийдөө тодорхой руу явмаар байна. Би өнөөдөр ингээд 30-аар хязгаарладаг ч гэсэн одоо 80 хүнтэй уулзсаар ямар ч үр дүнгүй хурлалт юм бэ. Тэгэл би биэндээ эсвэл ингээд нэг одоо ерхийсэд баснаас хойш хурлууд болохоор дандаа нэг юм бэлгэдлийн хурлууд. Энд бичиг гардуулна, бичгийг хүлээж аван зураг авахулна, эсвэл энэ танхим зураг авахулна, сугаатын хэлбэрээр зураг авахулна, зөвлөмж гаргана, орой хоол идэн тарчна. Иргэж зөвлөхгүй. Ингэж бид нэр татвар төлөгчдийн мөнгө үрж хурал хийгээд яах вэ? Өнөөдрийн хурлч гэсэн би тийм байгаасаа гэж бодохгүй байна. Өнгөрсөн бүх зүйлийн алдаа оноод би хүлэмжшрээ сууж шít. Төрийн одоо гаргаж ирсэн алдаа оноо бүх зүйл энэ бүх зүйл дээр би одоо уучлахгүйгээд энийг янзлахын төлөө хамт хичээе гэд хамгийн топ аж ахуйн нэгжүүдтэйгээл одоо ярилцаад ингээд энэ цаашаа эхлэсэй гэж бодод. Тэгэхээр одоо бид нар ингээд өнгөрсөнтэйгөө хит зурлалмаар байна. Тэгээд бид нар ингээд нэг тийм одоо юу гэдэг би ч гэсэн жишээлбэл ингээд өнөөдөр цагаа гаргаж байгаа та хэд маань гэсэн маш үнэтэй цагаа гаргаж байгаа. Тийм учраас энэ нэг тийм жоохон бүтээлч байхгүй бол тэгэл нэг уулзлал ингээд нэг юм яриад тэгэл тэрэнд нь хариулаад тэгэл нөгөө нэг хариулсан талын ч нэг жоохон хариулж кайф аваад нөгөө хүн ч гэсэн дотор байсан гомдлоо гаргаж нэг кайф аваад тэгээд нэг 3-4 хоног жоохон тайван байгаад тэгэл юу ч шийдэл байхгүй. Тэгэл буцаал нэг 5-6 сарын дараа нөгөө хүмүүстэйгээ уулздаг Монгол жижигчний жилхүү дахиад нөгөө хурал болно дахиад нэг зөвлөмж өгнө ингээд нэг хэдүүлээ одоо яг энэ жишээлбэл өнөөдөр энэ 100 төсөлгээд байгаа нээлттэй тэгээ хэдүүлээ одоо энэ чинь шууд одоо ингээд миний бодлоор 3-4 сар ажлаас гараад хэсэгчсэн уулзалтууд хийгээл ингээл явчмаар байгаа. Тэгэл одоо яг би амт төвшин дараагаас бичиг авчин маш сайн судлаа. Гэтэ одоо бид нар ингээл нэг бие биендээ бичиг шийдэлцээд байхаас илүүтэйгээр хамтраад ажилламаар байна. Уулзаал ярилцаал залуусууд бид нар бие биенээ мэдэхгүй биш ийм асуудал байна. Ингээд тгий энэ дээр ингэчээ гэж орж ирэл ярилцаал за ингээ сангийн сайтаа уулзъя. Эдийн засгийн яам байгуулагдана. Гэтэ эдийн засгийн яам байгуулагдаад сангийн яамны хэмжээнд хүрч институт болтлоо нэлээд удна. Одоо энэ чинь бас нэг тийм яам болоод шинээр одоо соёлын яам дээр би харж байгаа. Соёлын яам ингээл нэг бас хэлбэрчих гээд л ингээд байгаа. Гэтэ байгуулагдсан их зөв. Тэгэхээр энэ ингээл одоо нэг яам байгуулагч бүх юм сайхан болно гэдэг хүлээлтүүд одоо бас гин төсөөл шүү дээ. Тэгэхээр энэ хийх хэрэгтэй үндэсний хөгжлийн газар болон цахим хөгжлийн яам байгуулагдана. Тэдэрт одоо залуучууд ороод ингээ явах зүйл нь тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ ингээд ярилцаад өнөөдрийн уулзалт маань ч одоо миний зүгээс оруулж байгаа гормын санал илүү бүтээлж яг энэ төсөл дээр л зүүн баян ойлголоо. Асуудлууд нь шийдэгдээд ингээд явна гэдгийг би гадаад таниуч хэлсэн. Бусад асуудал байвал намайг танихгүй биш та уулзч болно. Би аль болохоор маш их цаг гаргаж байгаа шүү. Ер нь өөрийнхөө хэмжээнд. Тэгээ илүү тийм одоо бэлтгэлийн юмудаас татгалзаж аль болохоор бодиттой зүйл рүү орохыг маш их хүсэж байгаа. Бас ажлын деталь нэг бүр орохыг хүсэж байгаа. Тийм байна. За баярлалаа. За би нэг бодлоо хэлээ. Тэгээ өнөөдрийнхөө уулзалтыг өндөрлөө. Гэхдээ энэ уулзалтууд цаашаа нэлээд удаан үргэлжилнэ гэж бодож байгаа. Миний хувьд. За ерөнхийдөө хүлээлт бол одоо бас эрдэнэлэг захиралтай төстэй хүлээлттэй байсан. Энийг би нуухгүй. Би яг банкны эддүүд гол компани яг захирлууд ирнэ гэдэг ийм хүлээлттэй бас байсан. Нэлээд олон асуудлыг шууд детальчлаад яриад тэгээ ажлын байгуулагдаад ингээд явхаар байх болов гэсэн бодолтой байсан. За гэхдээ мэдээж орж ирсэн хүмүүс өнөөдөр их олон сайхан зүйлүүдийг ярьлаа. Төлөвлөж ирсэн хүмүүс маань бас эддүүдтэй миний үгийг дамжуулсан зүйтэй ах ерөөсөө тийм хүлээлттэй байсан юм байна гэдэг. Тэгэхээр энэ цаашаа энэ дээр бидний нэлийн сериосны яриад явах ёстой гэж би зүгээр бодож байгаа. Яг нэг хэд хэдэн үнэн одоо байгаа. Монгол улс байх нь үнэн, төр байх нь үнэн, хувийн хвшил байх нь үнэн. Тэгэхээр бид нар бие биендээ гомдлоод тунаад ч юм уу эсвэл ингэсэн байна, тэгсэн байна гэдэг энэ дэлхийн аль ч улсад одоо 200 жил ардчил хөгжсөн Америкийн нэгдсэн улсад ч ийм асуудал өнөөдөр байж байгаа. Тэгэхээр бид нар засаал өргөжлөх тухай ярина гэхээс биш гомд тунаал ямар ч одоо юу гэсэн үр дүнгүй гэсэн. Хайрын л хугацаа яваад. Тэгээ бид нар амьдрал дуусчин дахиад энэ проблем байж лээ. Бидний үр хөвгтүүдээр ачт гоч дээр ч гэсэн төр хувийн хвшлийн дунд үл ойлголцох асуудлууд, төр гомдоох асуудал ийм асуудал байсаар л байна, тийм ээ. Тэгэхээр бидний хувьд мэдээж өнгөрсөн засаа явах хэрэгтэй. Гэхдээ аль болохоор ойлголцоод аргачлаа жоохон засаад явах хэрэгтэй л гэж би дахин уриалаад байна. Өнөөдөр харьцангуй их амьд уулзалт болж байна. Яг тэгэхээр 100 хүнтэй уулзалт биш учраас нөгөө 30 хүнтэй учраас магадгүй надад 10 хүнтэй ч юм уу 5 хүнтэй 1 хүнтэй 2 хүнтэй юм уулзалтууд болох хэрэгтэй цаашаа.
За өнөөдөр зүгээр бидний хувьд одоо танилцуулж санаачлаг гаргаж байгаа нэг зүйл байна. Энэ юу гэхээр өнгөрсөн 30 жилийг би зүгээр ингээд за сүүлийн нэг 15 орчим жилийг харахаар эсвэл төр хувийн хвшлээр бүр нэг болоод бүх бизнесмэнүүд нь төрдөө ороод ингээд давхцаад нэг ийм хэсэг үе байсан. Компани захирал бөгөөд парламентын гишүүн за тэгээ яадаг ч л ингээд нэг явцдаг нэг ийм хэсэг үе байсан. Сайд бөгөөд гишүүн бөгөөд юу гэдэг. За ингэж чад нийгмийн бас нэлээд дургуутал төрөөд энэ нас нэлээд зааглангуудаа хит заагтаа болцсон нэг ийм хэсэг хугацаа өнгөрсөн. Тэр хувийн хвшил хоорондоо дайсан юм шиг болцсон. За энэ асуудлыг бидний хувьд концепцийн үед яаж зөв зүйлээр гарах вэ гэдэг л одоо миний бас бодож байгаа юм том стратеги байна. Энийг та бүхэн маань ойлгоорой гэж хүсэж байна. Яаж нээлттэй түншлэхвэ урт хугацаанд яаж доктортой хууль эрх зүйн орчин, бизнесийн орчин бүрдэх вэ? Яаж одоо бид нар өнгөрсөн алдаагаа давтахгүйгээр ирээдүйд урагшлах вэ гэдэг бол нэгдүгээр зүйл байна. Тэхийн тулд яг уу гэхээр за энэ эдийн засгийн форумд бас оролцож байсан. За хэд хэдэн уулзалтад орж ирсэн. Хэд ингээд ерөнхий юм ярьсаар хагаад хамаг хугацаанд дуусчихдаг. За өнөөдрийн хугацаач бас л нэг тиймэрхүү л хурал боллоо. Одоо миний хүлээжсэн хурлаас их өөр урамсгал. Дахин хуралд ороод энэ бид нар бүр ингээд нэг уусаад ингээд нэг юм бид нар дотор нэг юм юу болцсон. Өвчин. Хаанч уулцсан, уулзалт ингээд нэг юм юу болчихдог. Тэгэл ингээд нэг юмнуудаа ясаар агаал ингээд дуусчихсан. Үндсэн асуудлаас хазаагаад ингээд явчихдаг. Тэгэхээр энэ дээр би төвчээртэй хандна. Цаашдаа ч гэсэн одоо бид нар нэгдэл нийгмийн соёлыг өөрчлөхийн тулд бид нар байгаа учраас энэ дээр одоо бидний хувьд анхаарна. Жишээл 100 төсөлгөө яагаад болгож байгаа юм бэ гэдгээ би зөв зорилгоо тайлбарлахад би дахиад ерхийгээс тодорхойлол явах гэдэг. Боловсролын чанар бүртэмжийг дээшлүүлнэ гэдэг уулзалт хийхлээр маш тийм өргөн цар хүрээний юм ярьдаг. Ерөнхийдөө эдийн засаг гэдэг уулзалт хийчихлээр маш ерөнхий уулзалтууд болоод ингээд өнгөрчдөг. Дасвал ер нь хувийн хвшлийнхэнтэй хийх уулзалт гэхэлэр бас л их ерөнхий уулзалт болоод ингээд өнгөрчдөг. За тэгвэл тодорхой 100 арга хэмжээ төсөл рүү хандъя. За мэдээж энэ өөрчлөгдөж болсон. Одоо эрдэнэлэг захиралтай санал нэг байна. Яагаад би энийг нээлттэй ингээ гаргаж тавьж байгаа гэхээр энэ 4-5 сарын дараа ч юм уу илүү тодорхой төслүүд болоосоо л гэж би бодож өнөөдөр зүгээр засгийн газар дээр бид нэр ярилцаад нээлттэй ингээд ярилцах юм сэдвүүд болж байгаа. Гэхдээ энэ төслийг одоо бидний хувьд нэг арга хэмжээ шиг юм бэлгэдлийн арга хэмжээ болоод орхихгүй гэсэн үг. Ярилцсан, уулзсан, ажлын хэсэг гарна, тэзүүг нь авч үзэн ингээд уулзаалаа. За тэгээд 100 төслүүдийг би сайд нарт за тэгээд мэдээж одоо тодорхой хэмжээний эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг нь парламентын гишүүдтэй за ингээд одоо топ компани төлөөлөл та бүхэнтэй за үндэсний хөгжлийн газар дамжаад донор байгууллагуудтай за тэр байдлаар би бүр засгийн газрын комиссийг хүртэл өөрчлөнө гэж. За жишээлбэл одоо бүгдийн татвар тус гэдэг өнгөд би сангийн сайд болох хэрэгтэй гэж яг л энэ нэгдэл одоо тийм ээ одоо урд төрштэй холбоотой энэ нүүрсний экспорт болон бусад эдийн засгийн зүйл нь өөрөө их чухал асуудал юм чинь сангийн сайд энийг одоо толгойгоор хариуцаад явах хэрэгтэй. За энтхийг би жишээл Яндын сайдыг хариуцаа гэж яг тэгэхээр тэр газрын засгийн холбоотой юм бусад зүйлүүд явж байгаа. Элчин сайдуудын томилгоог би бас юм болгоно гэж бодож байгаа. Одоо элчин сайдууд бас нэг тийм ерөнхий юм ярьдаг нэг нөхдүүд байдаг. Одоо илүү тийм бизнесийн бэкграундтай яг тэр талаар нь шалгуурыг нь тавь. За очиод Японд ийм хоёр төсөл хийж байна. Энэ 100 төсөл дотор байгаа энийг хийх нь зүйтэй. Энийг хий гол зайчилж байна. Тэгэхгүй тэгээд бас ингээл баа бөгөөд буюу гээл ингээл нэг ийм байдалтай бид нар маш их тийм нөгөө Монгол улсын ашиглуулын коэффициентыг их бага ашиглаж байгаа юм шиг зүгээр надад санагдаад байдаг. Миний хувьд бас олон улсын байгууллагад өөрөө ажиллаж байсан хүний хувьд төрийн менежмент бол өөрөө их тийм одоо маш удаан ийм одоо юу гэдэг хит их тийм нүсэр юмар их баг бүтээмж үйлдвэрлэдэг одоо ийм бүтцтэй манайхан социализмын үеэс яваад дунд нь холилдоод ингэ явц. За энэ бүх зүйлүүдийг бид нэр шалтгаан тоочоод ингэ яваад тахгүйгээр бид нар дундуур нь тулаад гарахаас гарч. Төр төчийн сонголт авахгүй та бүхэнд ч тийм сонголт авахгүй. Шалтгаан тоочоод гомдлол яваад байвал энэ 10 жилд ороод өнгөрнө, 20 жилд ороод өнгөрнө, бит хөгшрөнө. Ингээл цаашдаа дахиад явна. Тийм учраас энэ зүйлүүд дээр ийм өөдрөг байдлаар хэдүүлээ харьяа. Зааны нэг үлгэр өгдөг. Тэмээд нөгөө дөрвөн үлгийн тэмдрэл дөрвөн баг нь бицгийн тэмдрээд тогоо юм байна. Хошуугийн тэмдрээд могоо юм байна гэдэг нөгөө
нүдэ боосон хүмүүс хоорондоо ярьдаг гэдэг шиг одоо төлөө заана бүхлээр нь босгоё. Монгол улсын GDP ямар байна? Монгол улс яах вэ ирээдүйд? Миний бодлоор бол Монгол гэдэг нэг айл одоо 10 сая төгрөгийн орлоготой бол энэ яаж 30 сая төгрөг болох вэ гэдэг дээр л хамтарч ажиллая. Энэ 30 сая төгрөгийн орлоготой болчихвол энэ дунд тэр тэргүй нийгмийн асуудлыг шийдэг. Энэ нийгмийн асуудлыг ч гэсэн одоо бидний хувьд бол илүү эдийн засгийн талаас нь л харах гэж оролдоод байгаа. Одоо жишээлбэл би түрүү хэлсэн шиг эрүүл мэндийн одоо жишээлбэл төвийг төр барих уу? Эсвэл 5 бод групп тэрийг бариад илүү ашигтай ажиллах уу? Нэг бол гадагшаа явж байгаа, Солонгос руу явж байгаа тэр нэг үзүүлдэг урсгал буюу одоо төлбөрийн тэнцэлээр байгаа тэр асуудлыг яа дотооддоо шингээх үү гэдгийг би бизнес талаас нь хараач гэж хүсэж байна. Жишээлбэл соёлын яам гэдэг энийг би одоо мөнгө зардаг байгууллага гэхээс илүүтэйгээр яаж Холливуудын нэг кино Монгол хийх тухай бодож. Тэрэн дээр тулгуурлаад бидний хувьд жишээлбэл яаж нэг дэлхийн том шоу одоо наадмын үеэрч болох уу гэдэг ч юм уу иймэрхүү агуулгаар хэдүүлээ харъя. Төслүүдийг бол эрэмлэхтэй 1 2 3 гэдгээр юм уу бидний хувьд эрэмлээгүй шууд эдийн засагт шууд өгөөжтэй байхлаар нь эрэмлэж байгаа. Тийм учраас жишээлбэл Гашуун Суугатын төмөр зам Зөв Баянгийн өмнө талд харагдаад байгаа. Тэрнээс энэ 1 2 3 гэдгээрээ тэрнийг нь уртлан тэрнийг нь хойно гэдэг байгаа огт биш. Оюутлага хэдийн маргаантай байгаа ч гэсэн яг ингээл тоогоор нь тавиад үнэлэхээр оюутлагын төсөл нэгдүгээр л байна. Одоо нөгөө Монгол улсын эдийн засаг хамгийн өгөөжтэй байгаа төсөл оюутлагын 70 дуурхайн бүтээн байгуулалт ашиглалтанд орох. Иймэрхүү одоо зүйлүүдээр хэдүүлээ ингээд ажиллаад явъя. Тэгээд та бүхэн маань энийг линкийг нь одоо аваад тэгээд бас очиод компани дээр яриад тэгээд энэ нээлттэй гэдгийг би дахин хэлээд энэ 100 ажуулан сангасаа 100 нэмэх гэж хэлж байгаа нь юутэйч энэ 100 за яг мэдээж эдийн засаг дотор байгаа 50-аас за бид нар нэг 60 70 гэдэг ингээд ер нь тэгээд энэ хантай юм билээ дээ. Нэг тийм олон төслүүд бас яг үндэ ингээд нэг Монгол улсад байхгүй юм бэл. Тэгэл одоо энд доктортой л байх юм бэл. Ер нь тийм учраас засгийн газрын бодлого бол доктортой явах ёстой. За мэдээ засгийн газрын доктортой байх нь зөв. Гэтэ бодлого бол миний бодлоор ингэжүүлийн доктортой л байхаас гарцгүй юм билээ дээ. Жишээлбэл ханги мандлын төмөр замыг өөрөөр яаж тавих юм? Тийм л юм билээ. Ер нь за эрчим хүчний эдийн их үүсвэрүүд хэрэгтэй. Энийг одоо 3 дугаар цахилгаан станцын өргөтгөл за тэгээд 5 дугаар цахилгаан станц байвал байгаад тэгэл цаашаага өөр одоо жишээлбэл бодоод бодын шир дөрөв гэдэг шиг тийм л юм билээ. Тэгэхээр хэдүүлээ энийг аль болохоор богино хугацаанд хийж чадвал эдийн засаг хэрэгтэй, хувийн хэрэгтэй, төрөлж хэрэгтэй, эргэж хэрэгтэй учраас өнөөдөр би ингээд 100 ингээд одоо ярьж байгаа. За хүмүүс бол надад тэгсэн улс төрийн гал их авнаа. Наа 100 төслийн чинь дараа нь одоо ингээд сөрөг хүчин чинь тоолноо. Тийм учраас зүгээр л чимээг өгөх шиг байж байгаа нэг нэгээр нь хийгээл явал зөв гэдэг. Надад зөвлөж байгаа. Мэдээж улс төрч гэдэг утгаараа зөв. Заавал ингэж уулзалтыг шаардлагач байхгүй. Ингээд ярилцаал нэг төслөөр нь явж болно. Гэхдээ энэ дахиад бидний хувьд юм нөгөө явж ирсэн буруу харагдсан. Бид аль болохоор нээлттэй одоо ингээд толгоогоо ажилуулсан ийм бодлууд ихсдэг, самбарын ард байдаг одоо уулзалтууд ихсдэг. Хүн бүхэн нэг ийм тодорхой төлөвлөгөөтэй тэрэн дээр нь яаж дэмжих үү гэдэг одоо тоглоомын дүрм илүү тодорхой явуул магадгүй бид нар 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх 6 төслийг 12 болгож чадвал энэ миний амжилт гэдэг агуулгаар өнөөдөр хандж байгаа юм шүү гэдгээ бас хэлхийн зүйтэй байхаа гэж бодож байгаа. За тодорхой хэмжээний асуултууд гарсан дээр би зүгээр хариулт хийгээд өнөөдөр ингээд өндөрлөе. За тэр Зүүн Баянгийн төмөр замтай холбоотой санхүүжилтийг үе шаттай шийдэд явна. 5 талгаад бас бүгдийг шийдэх юм боломж байхгүй байна. Үнэндээ. Тэгэл яг одоо бас бидний л одоо хамтын ажиллагаа тухайн гэрээнүүд тухайн шууд гэрээгээр хийгдэж явсан бас ингээд ажлууд одоо хийгдээд крафт мөнгнөөс өмнө ингээд явцсан бас тийм зүйл байгаа. За энэ дэр мэдээж төрч алдаатай зүйл байгаа. Засгийн газрын алдаатай зүйл байгаа. За шулуухан хэлэхэд ерөнхийлөгчийн институт засгийн газар хоёр хэд холилдож байгаад одоо засгийн газар мдээгүй байхад үндэсний аюулгүй зөвлөл нь гаргаад явцсан ч юм байна. Шулуух. Тэгэхээр бид нар ингээл дахиад дүгнэлт хийх ёстой л асуудал. Ер нь бол ерөнхийлөгч гэдэг хүн бол төсөл хэрэгжүүлдэг хүн биш. Цаашдаа энийг бас бид нар бодох ёстой. Зүүн Баянгийн төмөр зам хөдлөх үзэл байсан. Хэд хэрэгжилтэн дунд нь ерөнхийлөгчийн институт орох нь буруу байсан. Яг тэгэхээр ерөнхийлөгчийн институт гэдэг бол засгийн газар шиг юм багтай бүтцтэй байгууллага ерөөсөө биш. Нэг 13 4 зөвлөгтэй л
одоо нэг хүний л институт шүү дээ. Тэгэхээр бид нар ингээл цаашаа бас одоо бодох хэрэгтэй. Засгийн газрын тогтвортой байдал гэдэг энэ дандаа ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л асуудал үүсдэг. Цаашдаа бид нар энэ сонгогдсон парламентын тогтолцоо руу орох хэрэгтэй гэж би боддог. Ер нь нэг өрлөл Герман шиг ч юм уу, энтгэх шиг болох хэрэгтэй. 4 жилд нэг удаа сонгуул болдог. Тэгэхгүй манай хэд тийм олон сонгуулийн циклээс болж бас юм асуудалтай байдаг зүйлүүд байгаа. За энэ дээр бид нар дүгнээд үндсэн хууль өөрчлөгдөд явж байгаа. Засгийн газар харьцангуй доктортой байх юм эрх зүйн орчмол бүрдсэн. Энэ л одоо удахгүй цаг хугацаагаар шалгагдах байхаа гэж бодож байгаа. За энэ хавтан бичигчтэй холбоотой асуудлыг захимжуулаад бид нар шийдэл явж байгаа. Та бүхэн маань гэсэн бас оролцоорой. Одоо бас энэ Монгол гээд ярьж байгаа 512 үйлчлэгээ шууд утаснасаа авдаг болно гэдэг бол бас эхлэл шүү дээ. Энийгээ цаашаа 1200 2-3000 гэдэг ингээ явна. Тэгэхээр энийг хэдүүлээ хамт хийгээ явчихад болох ба. За зээлийн асуудал. За энийг сангийн сайд хариулсан. За халамжаас хөдөлмөрч шилжинэ гэдэг энэ 100 төслийн нэг арга хэмжээнд дотор орцсон байгаа. Энийг бид нар хамтдаа ярих хэрэгтэй асуудал. За гангийн үйлдвэр за энийг Яндын сайд хариулаад явцсан. Уул уурхайн бирж за энийг энэ их зөв энэ хөрөнгөний биржтэй нэгтгэж хийх зүйтэй би ч гэсэн тийм нэрний бодолтой сангийн сайдд үүрэгдсэн байгаа. Одоо баахан нэг юм хэрэглэгддэггүй биржүүд байснаас нэг бирж дээрээ илүү хүчтэй болоод тэгээд шаардлагатай үед дараа нь задарч бас болно гэж бодож байгаа. За энэ гашуун сухатын төмөр зам энийг одоо маш дөрвөн хугацаанд тодорхой болгоно. За миний хувьд бас одоо айлч хийхээр бэлтэж байгаа. За өргөн зэрэг орох уу эсвэл нарийн зэрэг наашаа 8 км болоод ухсрагдах уу гэдэг энэ асуудал бид нар ярихаас гарцуулсан. Ягаад гэхээр өргөн зэрэгээр одоо төмөр зам тавьсан. Ямар буцаагаад хуултаа юм шүү. Тэгээд энэ ямар нэгэн байдлаар одоо энэ логистик төрлийн асуудлыг шийднэ. Хятадын талдаа бас ярьж байгаа. Тэгэхээр энэ бол эх жилийн 7 сарын 1 гэдэг дотроо шийдэл гарах болоо. За тэр том гүүрний асуудал нэлээд байгаа. Энийг бол бид нэр төрөөс тодорхой хэмжээнд хариуцаад ингээд хурдтай хийх нь зүйтэй гэж бодож байгаа. За энэ анхан дунд чатны төрийн албан хаагчд үнэ энэ дээр бид нар нэлээд асуудлууд ярина. Би ч гэсэн өнөөдөр бас нээлттэй хэлээд байгаа шүү. Үнэхээр хүндрэл төжүүлээд байгаа тийм бол байвал баримттай бидэрт өгөө яваарай. Бид нар энийг тодорхой хэмжээний шийдэл гаргаад ингээд явна. Ер нь хариуцлага тооцож бусд нь бас илүү одоо сурамж авч явна. За тэгвэрх чиглэлүүд бол гарцсан. За Баатар цагаан захирлын хэлдгээр энэ 200 хоног 300 хоног гэдэг ажлаа хэлгэнэ явуулж болно. Ер нь аль болохоор би нээлттэй байхыг бас хүсэж байгаа. Хэд тийм одоо бэлэгдлийн юм зүйл байх хэрэгтэй мэдээж төр юм чинь. Гэхдээ илүү нөгөө юм газар дээр буусан ярилцлагууд яаж олон болох вэ гэдэг л илүү чухал байгаа юм аа. Өнөөдөр ч гэсэн миний одоо бас хүлээлт мөн та бүхэнтэй ярилцж байгаа зүйл маань илүү л ажил хэрэгч байдлаар санал солилцол гэдэг ийм бодолтой байсан. За энэ хамтд цагаан суурь зэрэг одоо энэ ордуудыг ашиглалтанд оруулахын тулд бид нараас анхаарч ажиллана гэж бодож байгаа. Гэхдээ энэ дээр бид нар яаж зөв менежмент байх вэ гэдэг бол бас л энэ төр хувийн хөгжлийн түншлтийн нэг том хэсэг болж таарна. Хүний нөөцтэй холбоотой ажиллах боловсролын дутагдалд орж байгаа гэдэг тэр санал нэг байгаа. Энийг бас бидний хувьд ярилцаад явчих боломжтой гэж бодож байна. За бол захиралтай юу маркийн цогт захирал. Цогтой захирал. За энэ хууль эрх зүйн орчин энэ үнэн бах. Энэ их олон дахин давтагдж байгаа. Нэг юм жижигхэн мөртлөө ингээд нэг юм хуулийн дуглаанууд. Тэгээ энэ дээр одоо өстө та бүхэн саналаа гаргаад бас энэ хүрээндээ бид ингээд ярилцаад тэрийг багцлаа шийдэж явчих бол. Энэ өдрөл одоо төрийн хийж чадах жинхэнэ зүйл байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр бид нар аль болох мөнгө гаргахгүй одоо илүү бодлогоор дэмжих юм нэг хэсэг нь бол хууль эрх зүйн орчин мөн шүү дээ. Ер нь бол. Сая энэ тэр одоо Ганбаатар захирлын ярьдаг зөвшөөрөл болон одоо тэр нэг хүнд суртал болон уддаг асуудал. Энэ өдрийг бид нар бүгднийг стандартаар тавьчих болно. Тэд тоног зөвшөөрөл өгнө үгүй. Тэр хувь хүнээс хамаардаг ч юм уу тийм зүйл байхгүй болгоод ингээд явчихнаа. За энэ дээр бас энэ нөгөө Эстоны загвар руу бид нар ороод байгаа нь яг л энэ утсан дээрээс яриад компани байгуулчихсан юм билээ шүү дээ. Нөгөө нотрат гээл үйл хөдлөх хөрөнгө гээл очиод авахгүйгээр шаардлага хангасан бол тэрийг ийм л оюухан өөрөө датагаа анализ хийгээд шууд өгчдөг код. Тэр тийм зүйл рүү бидний хувьд бол ингээд явна. Замын үдийг анхаарыг. За дараагийн төвийг халтасаад анхаарна гэсэн. Гэтэ яг шууд зээлмэлтэй холбоотой асуудал тэгэхээр засгийн газар чинь шууд тийм мөнгөтэй тийм байгууллага бас биш шүү дээ. Одоо энэ 10 их найдын хөтөлбөрч гэсэн банкны л мөнгө шүү дээ. Засгийн газараас мөнгө өгöd байгаа нь юусоо биш. Бид нар
3% хүүдэд зээл өгснийхэн төлөө л 6% дээр нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж зах зээл рүү мөнгө гаргахад нь туслаад байгаа болохоос засгийн газар банкнд мөнгө байршуулчаад тэрийг хувааж өгöd байгаа зүйл огт биш. Тийм мөнгө одоо юунд байхчгүй юм зүйл байгаа. За иймэрхүү асуултууд гарч байгаа. Интерактив компани. За энэ цахимжуулалттай холбоотой асуудал дээр яг энэ одоо томоохон компаниудтайгаа бол бидний хамтарч ажиллахыг дэмжиж ийм уулзалтууд хийгээд явж байгаа. Заавал энийг төр хийгээд авах шаардлагагүй. Хамтраад ярилцаа явуулчин. За цахим хөгжил болон одоо мэдээлэл технологиг бол бид нар тэргүүлэх чиглэл болгон зарлана гэдэг агуулгаар ингэ авцсан. За ингээд өнөөдрийн хувьд бол ингээд техникийн уулзалтаа өндөрлөе. Гэхдээ энэ бол эхлэл. За өвдөж та бүхэн маань толгойдоо хоёрхан мессежийг өнөөдөр авчихад миний хувьд зорилго хангалтж байгаа. Нэгдүгээр өвдөж төр хувийн хвшлийн түншлэлийн нэг тийм одоо нэг шин маш тийм тодорхой ийм одоо нэг юм соёлын өөрчлөлт рүү одоо хамт орох гэж аль аль нь хичээе. Засгийн газарч хичээе, алдаагаа засъя. За хувийн хвшил маань ч илүү хоорондоо уялдаа холбоотой илүү бүтээлч байх тал дээр анхаар ингээд цаашаа явах зүйтэй хаа гэдэг нэгдүгээр мессеж байна. Хоёр дахь нь 100 байна уу, 150 байна уу, 50 байна уу, 60 байна уу? Юутэйч ерөнхийдөө тодорхой байя. Яг техник эдийн засгийн үндэслэл болон цаастай холбоотой энэ зүйлүүд дээр ярив. За эрдэнэ элэг захиралтай би санал нэг байна. За яг аж ахуй эрхэлж байгаа хүмүүстэй ганцаарчилсан эсвэл 4-5-аараа эсвэл салбарын уулзалтуудаар цаашаа бид үргэлжлүүлье. Тийм ээ. За яг энэ дээр яах вэ? Бид нар хамтруул маш их тийм олон боломжууд байгаа. Зүгээр би зүгээр ганцхан жишээд хөшгийн хөндөө энэ үл их гоё төсөл. Зүгээр миний бодлоор гоё хийж чадвал төр дэвтцийн тавиад өгье. Тийм ээ. Төмөр замаар нь холбоод өгье. Логистик тээврийн компаниуд жишээл тэнцээ очиод одоо Costco бариа гэд ажил болж байгаа. Бид нар газрын олох чи үнэгүй. Дэвтцийн тавиад өгье. Тэгээд ингэ явъя. За жишээл аялал жуулчлалын компаниуд одоо үнэхээр жишээл тэнцээ тийм одоо казино ч юм уу бусад зүйлийг хийх тийм одоо дэлхийн стандартаар хөрөнгө оруулалт хийгвэл болж байгаа төр газрын үнэгүй болгоод өгье. Онгоцны бодолд айл болохоор ойрхон байх радиусын заагаад өгье. Эргэн тойронд нь байгаа орон сууц болон нийгмийн асуудлыг төр шийдэж. За жишээл бид нар нийгмийн хариуцлага хүрээндгүүл бид нар жишээл одоо юу гэдэг за гэр хороолт одоо байгаа жишээл 2 дугаар яндан гэж ярил л та. Жишээл айлын хашаан дотор байгаа яг өөрийн газрын эзэн биш айлуудыг жишээл хөшгийн өндөрөөр бид нар орон сууцнд орох хөтөлбөрийг дэмжиж гэдэг тийм засгийн газар зорилт тавья гэж бодъё. За тэгвэл тэнцээ байгаа хүмүүсийг ажлын байраар хангах нь одоо магадгүй жишээл 10% байна гэдэг заалтыг хэрэгжүүлэхэд засгийн газрын зорилго хангаж байна. Бусд нь бол тэр нэг тийм одоо засгийн газар актер оролцоод авах зүйл биш. Төлөвлөгөөний дагуу за энэ ч сургууль цэцэрлэг байна. Энд ийм зам байна. Ингэн гэдэг зүйл дээр нь л төр оролцоод ингээд явчих боломжтой гэх мэтчлэн. За жишээлбэл хойдлын гэр хороол байна. Манайх бол нэг ийм төв замтай л хот штэ ер нь бол. Уулын чинь 23 төв замтай дээр болох хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ ингээд одоо юу болох хэрэгтэй хотын төв болох хэрэгтэй. За жишээлбэл энэ дээр үнэхээр одоо ингээд зориглоё гэж байгаа том компаниуд хэрвээ ингээд байвал одоо жишээлбэл засгийн газраас бид нар ингэж хандаж болно. Жишээлбэл барилга бот байгуулалтын яам баян шүнд очоо гэж би чийдвэр гаргаж байна. Тийшээгээ эрчим хүчний яам дэд үтс тат. Тэнцээ байгаа бусад төлөвлөлтийг хувийн хвшил хий. Одоо жишээл хапуг компани яг би зөв жишээлж ярьж байгаа шүү. Тэгээд тэнцэнэ тэр хотгоноо байр. За жишээлбэл шүүхийн байр одоо байшин барих гэж байгаа. За улсын төсөв мэдээж одоо нэг институттэй одоо байшин барих олон жилийн хүсэлтийг шийдэж өгөх үүрэгтэй. Тэгвэл одоо жишээлбэл бид нар хөшгийн өндө жүүх гаргая. Яг би зөв жишээлж ярьж байгаа шүү фантазилж. Тэгээд тийшээгээ дэд бүтцтэй холбоотой асуудлыг нь төр тавьж өгөө. Тэнцээ энэсээс өөрийг хотох юм байна. Гэдэг байдлаар ч мангай бид нар нийгмийн тал малаа бүгдийг л ингэж ярилцаад явж бас болно. Тэгэхээр бидний хувьд яг уу гэхэлэр одоо энэ 100 төсөл гэдэг нь ийм тодорхой юм дээр ингэж эргэн тойронд нь ярий гэж бодоод байгаа ерөөсөө сэдв. Ерөнхий биш яг тодорхой юмнууд дээр ярий. За 15 дахь төсөл дээр нэг санаа. За жишээлбэл одоо ингэ говийг өсчүүлэх. 3 тэзүү байгаа. Тэ? 3 тэзүү. За энд 3-ын аль нь одоо аягүй чухал юм бэ? Гэдэг дээр ч л ярьж болохгүй бид нэг удаагийн уулзалт. За тэрэн дээр зөвхөн энийг сонирхож байгаа 13 дугаар төслийнхэн
олцсон. За 27 дугаар төсөл. За магадгүй одоо тэр нь бүсчсэн хөгжлийн үзлээр амтал тийм ээ одоо жишээлбэл ингээд хөдөөрөө гаргаж байгаа юм арга хэмжээтэй холбоотой асуудал. За тэгвэл 23 дугаар төслийнх нь нэг уулзъя. За ингээд ярилцсан ингээд хагаллаа шүү. За түр ийм шалгуур тавилаа шүү. За энэ дээр ингээд бид нар тэгвэл ийм байдлаар ийм шалгууртай ингээд одоо бид нар сонгон шалгуулт зарлаа. Энэ дээр эрх зүйн орчныг дэмжлэг үзүүлээ. Энэ дээр нь бид нар ингээд дэмжиж та нар хийх ёстой бид нар доктортой байдлыг хангаж өгье. За бид нар хадгалаад төрийн хүн суртал гаргахгүй байж чадахгүй төр энэ зуун төсөл дээр. Одоо нөгөө Гамбатар захирлын хэлдгээр нэг юм гаргах гэдэг ингээд яваад байдаг. Яамдууд дээр очиод гацаад байдаг. Үгүй бидний хувьд бол энэ бол засгийн газрын болон одоо хамтарч ажиллаж байгаа ажлгээд ингээд зарлаад явчихж байгаа тохиолдолд хадгалаад энэ төслүүд дээр илүү тийм ногоон гэрлүүд асна. За тэгээ илүү хурдтай ингээд явчих болно. За зарим нэгэн одоо хөнгөлтүүд өөрчлөлт байж болно. За ингээд донор байгууллагууд ерхий сайдын айлчлууд за гадаад бас одоо улс орнуудын айлчлууд эхэлнэ. Одоо мэдээж цар тахлын дараа. Айлчлал нэг тийм одоо бэлэгдлийн тийм бас биш байгаасаа гэж одоо бодоод байгаа. Маш төлөвлөгөөтэй. За одоо ингээд би урд нь айлчлуудыг бас ингээд харж ирсэн. Нэг 4-5 хоногийн өмнө ингээд ер нь бүрэлдэхүүн дотроо л тэгэл ер нь ингээд нэг юм маш гоё эмоцтой ингээд бүүнөр яваад байдаг. Тэгээд тийч хачаал тэгэл орой ингээд нэг парти хийгээл гоё байна мэн гэл ингээд хоорондоо ярьж байгаа айлчлал дуусаад хүрээд ирдэг. Тэгвэл жишээлбэл бид нар одоо за айл нэг улс руу явлаа гэхэд 47 дугаар төсөл 63 дугаар төсөл хоёрыг ярина. Тэгвэл тэнцээ байгаа аж ахуйн нэгжүүд нь илүү явах нь зүйтэй. Магадгүй ерхий сайдын айлчлалын өмнө явах хэрэгтэй. Тэрний өмнө магадгүй жишээлбэл сангийн амжим одоо эдийн засгийн хөгжлийн байгууллагууд бол үндэсний хөгжлийн газрын очих хэрэгтэй. Тэгээ тэрний дараа хэрэглэх газар бас хамтарсан айлчлал хийх хэрэгтэй. Гэж юм нэг одоо нэг жоохон тийм тодорхой бөгөөд одоо илүү тийм төслийн концепцээр нэгүрлэл одоо бизнесийн байгууллагын төстэй соёлоор засгийн газар илүү одоо засаглалаа сайжруулъя гэдэг л ийм л агуулгаар өнөөдрийн бас ихний уулзалтыг хийж байгаа. Тэгээ та бүхэн маань цаг зав гаргаад өглөө эртлэн босоод хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За цаашдаа цаг тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөө буюу ирэх одоо 10 жилийн хугацаанд хэрэгжих том төсөл арга хэмжээнүүдтэй холбоотой реформтой холбоотой санал солилцох уулзалтуудаа илүү тодорхой сегментээр хийгээд явъя. Ингээд та бүхэнд баярлалаа. Амжилт.